Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Багш нь өнөөдөр байгаль нийгмийн орчин хичээлээр ус хэмнэх аргуудын тухай зааж өгнө. Ингээд усны тухай мэдэж авцгаая. Ус нь манай гариг дээр өргөн дарахсан өнгөгүй, үнэргүй, амтгүй бодис юм. Усгүйгээр амьд бүхэн амьдрах ямар ч чадвар байхгүй. Ус нь болохоор хатуу, шингэнхий гэсэн төлөв төршдөг юм байна. Ус хэрхэн бий болдгийг хамтдаа харцгаая. Гол мөрөн, далайн ус нь халуун болон байгалийн онцлогоо шалтгаалan ууршин, дээшээ хөөрөн үүдэлний бөөгнөрл болох юм байна. Үүл нь маш их болон орой болон дахин газар түхэн ус үүсдэг юм байна. Ийм эргэх холбоогоор ус маань бий болдог юм байна. Гол мөрний ус үүл болно. Үүл маань бороо болон газарт буух юм байна хүүхдүүдээ. Ус хаана байдгийг болоо хүүхдүүдээ хамтдаа ярилцгаая. Голд байдаг юм байна. Бас нууранд байдаг юм байна. Нуур гэдэг бол тогтмол ус. Мөрөнд бас байдаг юм байна. Горигт байдаг юм байна. Бас хутагт байдаг. Бас усны нөөцлүүр байдаг. Усны нөөцлүүр болон гол горихноос бид нэр усаа авдаг. Амьд бүхэн ус хэрэгтэй байдаг. Ингээд бидний усыг юу юунд ашигладаг юм болоо хамтдаа харцгаая. Бид нэр усыг уудаг юм байна. Бас усаар хоолоо хийдэг. Усанд ордог, биеэ угаадаг. Хувцас угаадаг. Бас гэрээхээ цэвэрлэгийг хийдэг. Шүтээ угаадаг. Аяг тавгаа бас охирцсон аяг тавгаа угаадаг. Хараа угаадаг. Бас машина угаадаг. Усан цээж тоглодог. Мөн мод тарих болон услахад ашигладаг. Суурин газрын хүмүүс, орон сууцнд амьдардаг хүмүүс усаа усан цахилгаан станцаас авдаг. Амьтад бас гол мөрнөөс усаа авдаг байна. Ингээд хэдүүлээ ус хэмнэх аргуудыг тусал хүүтэй хамтран харцгаая. Манай дэлхийн хаа сайгүй хүмүүс ус хэрэглэдэг. Тэдгээр хүмүүс нь усаа хэмнэхгүй байдаг. Тусал хүү тэдгээрийг харан маш их гомддог шүү. Хүүхдүүд та нар усаа тогтмол хэмнэж байгаарай. Энэ айл чинь усаа ямар ихээр гоожуулаад байна. Уртхан очиж хаая. Яагаад ингэж усаа их гоожуулж байгаа юм бэ? Энэ хүүхэд шүдээ угааж захтаа усаа ихээр гоожуулсан байна. Ингэж болохгүй тийм өгдүүдээ усаа хаах хэрэгтэй. Хаяганд бага зэрэг ус аван ашиглах хэрэгтэй шүү. Сайн байна. Энд бас хин усаа гоожуулсан байна хамтдаа харцгаая. Яараарай харъя. Хин ингэж их ус гоожуулаад байгаа юм бол? Энэ хоёр найз тоглож ийн гэд усыг маш ихээр гоожуулсан биз дээ. Өөр ашиггүйгээр усыг маш ихээр гоожуулсан байна. Бүгдээрээ очиж хаацгаая. Хүүхдүүд та нар усаар тоглосон ч өөр ашиггүй усыг ихээр гоожуулж болохгүй шүү. Сайн байна. Бас хаана гоожж байгаа юм бол очиж харцгаая. Энэ хүн
усанд орж ийн гэд усыг маш ихээр гоожуулсан байна. Усыг ихээр гоожуулахгүй бага зэргээр гоожуулан ашиглаж байгаараа хүүхдүүдээ. Бас энд хаа чимээ гараад байна? Хин усыг үр ашихгүй гоожуулж байгаа юм бол харцгаая. Цэцгүүдээ услаагүй өөр газар хий дэмий гоожуулсан байх шүү. Энэ эмэгтэй усаа зөв газар руугаа гоожуулахгүй хий газар маш ихээр гоожуулсан байна. Услах байгаа цэцэгнүүд рүү усыг гоожуулцгаая. Цэцэгнүүд маш их баяртай байна. Хүмүүс үр ашиггүй ус гоожуулахад уснууд маань маш ихээр гомддог шүү. Ус маань биднэрт ирээдүйд хэрэгтэй зүйл болохоор хүүхдүүд та нар үр ашиггүй хаасайгүй гоожуулж болохгүй. Хэмнэж байх хэрэгтэй. Ингээд хичээлээ үзсэн хүүхдүүдэд баярлалаа.